Баялаг бүтээгч нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт Цалууд Эмбис компани үүсгэн байгуулагч Үйлдвэр хариуцсан захирал Алтан Цэцэг оролцож байна. За сайн уу? Өглөөний мэндэ сайхан амарсан уу? Түүхийдний хорондон байвал бас давуу тал болд юм тийм. Тиймэрхүү нэг ойлголттой байсан. Тэгээд нөгөө хөдөөчгөн салбар бид нарт ойрхон байсан болохоор ер нь тэгэл махар барцсан. Одоо нөгөө зах дээрээс авчраад ингээд шулсан мах биш. Одоо ингээ үйлдвэрт бэлдсэн махыг чинь хөлтгөөс нь өмнө шулаад ингээд янз янзын бүтээгдэхүүн хийвэл ингээд чинь чанар авахгүй. Одоо энд ангилагдаад хичнээн төрлийн бүтээгдэхүүн гарч байгаа. За яг ангилсан махан дүрд авах хонь ямаа өхөр агууны ер нь 60 гаруй нэр төрлийн. Одоо бид нар л хийж бүтээжээж Монгол улсаа хөгжүүлнэ шүү дээ. Тэгээд амжиж юмаа хийж бүтээцгээе л гэж хэлмээр энэ залуучууд. Үзэгч та бүхэн ETV телевизээр Мегмар гарагт 21 цаг 20 минутаас бүлээн авч үзээрэй.